Тэ энэ нөгөө fianchetto хийж гарч ийн те энэ тэмээг энд байлгуул зүгээр энэ what's the structure called Mustafa fianchetto бүтэц хийж байгаа тохиолдолд энэ тэмээгээ эсвэл энд байлгаж исэн дээр заяа яагаад гэхээр энд чи гарлаа штэ тэг энэ хоёр тэмээ солигдчихоор энэ цагаан шугам энэ цагаан нөхнүүд бүгд яг суларчин дараа нь Mustafa бэрсээ авчирж агаад ингээд дайрах ч юм уу ингээд хараа энэ цагаан сулралуудыг чи ашиглаж болно. Ойлгосоо? За тэгэхээр дараагийн удаа fianchetto гарах юм бол энэ дээрээ гар заа юу. Саяны чиний гарын дээр уул нь fianchetto ингэж гарах ямар шаардлагагүй. Энэ тэмээгээ уг нь чи ийшээ гараад явсан дээр юм биш үү? Энэ дээр дарамт үзүүлээд. За тэг fianchetto гарахыг чам багш чинь заасан юм шиг байна тий. Одоо өнөөдөр Сүрэнэ Самдановын хичээл дээр fianchetto гарахгүй өөр онол үзэн. За ямар ч гэсэн одоо Mustafa нүн тий. За яг за одоо эндээс нь өчиг. За. It's her turn. Сүрэн Есүгийн нүүдэл. За. For beginners анхлан суралцдагчид бас нэг амархан төлөвлөгөө нь болохоор ингэж тавьж агаад ингээд fianchetto гарсан тохиолдолд энэ хоёр тэмээ солигдчих юм бол чамд ашигтай штэ Mustafa. За. Тэгэхээр ингэж бирсээ тавьж агаад ингээд солиод энэ цагаан нөхнүүдийг сулруулж болно шүү. За. Ингэхгүй байсан ч болно. Зүгээр ийм амархан төлөвлөгөө бас зохиож болно. Өөрөө хүсэх юм бол заа юу. За. Mustafa энд идэх шаардлага байна уу? Уул нь тэмээгээ хайрлаж байвал зүгээр үсттэй. Тэмээ чинь 400 төгрөг, морь 300 төгрөг те. Ер нь тэмээгээ хайрлал зүгээр. Ингээд түлхэнгүүт нь why don't you keep the pen? Ингээд дараасаа байлгаж үлээ. That's fine. He's making his king weak. Ингээ ноёноос сулруулж шít. Ихэнх хүмүүс ингэж тоглохгүй. Ингэж тоглосон ч гэсэн чамд алдаад ах юм байхгүй. Энэ хоёр солигдлоо тэгээд юу гэж тэг ингээд ицсэн ч болно. Энэ шугам онголгоод ингээд ицсэн ч болно. Тэгээд энэ суларсан хар нөхнүүд ингээд суларчж шít. Эннээс айгаад ах юм байхгүй за. Тэгээд ингээд түлхэнгүүт нь маш амархан тэмээгээ ингээ өгчөж болохгүй шин ингээд окей. Тэгэхээр чи эсүүд аюу амар юм болчиход сайхан тэмээний хоёр тэмээний давуу тал гэдэг юм дараа үзэн за хоёр тэмээний давуу талтай болчихно. За. Түрүү нэг Родовский багш нэмэрхүү юм ярьсан те хоёр тэмээний давуу тал гэж баг зэрэг ярьсан тий. За ингэхтэн чи арай сайн үйл яаж байна одоо. За цэгцэнд тэмээг ингэж гарах төлөвлөгөөтэй байна уу чи? Ингэсэн ч болно тий. Жохон ингэж шатарт нэг загварт баригдахгүй жохон чөлөөтэй ингэ сэтгэл гоё шүү заа юу. Заавалчгүй ийшээ гарах алба байхгүй шүү дээ тий. Ийшээ гарахад онцгүй байвал энд гарч болохгүй, энд гарахаар ингэ нэг бирс таглаад эвгүй байх юм бол яг уу. Тэмээгээ би өөрөөр яаж гарах вэ гэж бодно. Гэхдээ сайн сонголт гэж хүүхдүүд энд гарлаа гэхэд энэ хоёр хүн хөдлөхгүй бол яг уу энэ тэмээ чинь төгжигдсэн байна тий. Одоо ингэж задлж ойрдог ч юм уу дараагийн удаа за. Тэр тэмээгээ дараа нөгөө онгойлгох арга хэмжээ авбал энэ тэмээг онгоочих юм бол сайн байна тий. Энэ дээр дарамт үтсэх нь өгөх нь. За. Мустафагийн нүдл сайн юм уу? Би төвөр дайрахад бэлэн байна уу? Хин гэртээ унтж байна. You have to bring your rocks to the center. Эхлээд тэрэгнүүд одоо хардаа хоёр тэмээ гарсан уу? Хоёр мар гарсан уу? Бирс гарсан уу? You have connected your rocks. Хоёр тэрэг холбогдсон байна. Next step дараагийн алхам нь юу вэ хөлтөд? Go ahead. Ингэдэг ч юм уу хоёр тэрэгээ төврөө авчирна. Энийг болохоор бүрэн бодны хөлөлгөө буюу юу вэ? Complete development. Now after this энэний дараа харин төвөрөө юугаар дайрах уу? Tell me. Pawns or minor pieces? Both. Аль нь ч болно. За хөнгөн бодороо эсвэл хүүгээрээ төврөө дайран заа юу. So you're not ready. Go back. You're not ready, Mustafa. За энэ бол арай эрттэж जैन. За бэлэн биш байна. За тэгээд нэг тэргээ төврөөг авчир Mustafa. Энд цэг цэсүү хоёр хардаа энд байгаа тохиолдолд энэ тэмээ төгжигдчихэд байсан тий. Хаашаач гарахгүй. Одоо ингэж байгаа гэхээр тэмээний зам нэгдэж байна гэсэн үг шүү. Энэ хүн дээр дарамт үзүүлж болно тий. За Mustafa солих санал тавьж шít. Ингээд бүх юмаа солиё, энэ тэмээ мэмэгээ солиё гинэ. Тэгэхээр шатарч хүн бодох нь энэ солио is this exchange good for me? Should I or should I not? Заавалчгүй солиё гэсэн санал болгонд зөвшөөрөх албагүй. Өөрөө л мэд. Эдсэн ч болно, итгэхгүйсэн ч болно. Зөв сонголттой их нь тий.
Тэгээ өрсөлдөгч байгаа нүүдлийг урьдчилж харж сурах шүүхтүүдээ. За хэрвээ хоёр солихгүй гэх юм бол мэдээж хэрэг Мустафа ингэх байх заа юу. Ингэж онгооход энэ шугам онгооход хинд ашигтай вэ те? Энэ байрлал цагаанд хэрэгтэй юу, хард ашигтай юу бодох нь. За хэрвээ чи өөрөө идэх юм бол Мустафа мэдээж ингэж идэнэ. Тэгэхээр ингээ Мустафагийн бүх боднууд нь ингээ coordination гэдэг байхгүй. Би энэтэй аягүй сайхан уялдаа холбоотой ингээ болоод ирлээ. Төв рүүгээ орж ирээд энэ солио та нарт ашигтай юу ашиггүй юу? Өөрсдөө л мэд. Аль нь сайн байж болох вэ те? За. Мустафа болохоор өрсөлдөгчөөр бодож байгаа хооронд бас өөрийнхөө төлөвлөгөөг бодож байна. За солиул яг солихгүй бол яг ингэж солиул юугаар идэх юм? Мэдээж хэрэг мориор идэх бах тийм үү? За. Гэх мэтээр бодож байна. Нөгөө цагаа ашиглаад за чи ингэж зөрүүл чамд ашигтай юу ашиггүй юу? Яагаад? Хамаг юм чи ингэж төгжигдчихээр Мустафа нэг ашиггүй үстэй. Тэгэхээр хэрвээ идэхгүй өөр нэг нүүдлэхэд чи бараг л эзэн л дээр ахын шугамыг онгоолгоод тийм үү? Гэх мэтээр цаг ашиглаа бодож ин шүү хөлтөдөө. За өрсөлдөгчөөгөө бодож байхад ингээд тааз мааз руу ширтээд ингээд сууж иж болохгүй шүү. За бас нэг төлөвлөгөөний хөлтөдөө ингэж идээд мэдээж хэрэг Мустафа мориор идэж штэ. Тэгэнгүүт энэ моринд ингээд гоё outpost гэдэг байхгүй юу? Морь болон бусад боднуудтай ингээд outpost энэ гоё байрлал гоё square нүхийг хайж шүү за. Ингэж ч болно. Тэгэд энэ тэмээн дээр бас бууж иж болно те. Гэхдээ яг Мустафа эргээд энийг хөөх бас боломжтой юм байна те. За гэх мэтэр яаж бодно. Ингэх юм бол бас ингээд эн чинь нээгдээд энэ дээр бас дарамт үзүүлж ийн тийм ээ тийм үү. Гэх мэтэр ямар хувилбар нь арай ашигтай энэ тэрийгээ сонгош хөөхтөдөө. За цэг цэсийн хоёр бод хүч дутуу байна те. You're down in exchange. Англиар you're down in exchange гэж хэлнэ. Тэгээ энэ тохиолдолд заавалчгүй хожигдох бас албагүй шүү дээ. Хүч дутуу байсан ч гэсэн хожиж болно те. Гол нь сайн шатар тоглоно. Боднуудаа сайн байрлалд тавь, төлөвлөгөөнд зохио тэрнийхэн дагуу тоглол. Бодныхоо байрлалуудыг яаж сайжруулах вэ? За Мустафа хүч илүү болсон гэсэн бас л төлөвлөгөө зохиож хожиж штэ. Тийм амархан шууд хожихгүй учраас те. Айтайхан төлөвлөгөө зохионо. Байрлалаа одоо үнэлт зурна хэн илүү байна, хэн давуу талтай байна тий. Хаана онгорхон шугам байна. Онгорхон шугам байвал хоёр тэргээ давхарлаж болох уу? Тэгээд ийшээ орж ирэх боломж байна уу? Одоо бол нэн тэмээгэнд нүүх шаардлага байсан уу? Уг нь бол чи Мустафа ингээд шугам шиг ийшээ орж ирвэл яасан юм? Тий? Ингэсэн ч болно. Өөр чамд айтайхан төлөвлөгөө байна уу? Чи хүч илүү учраас you have an advantage, yeah? You're an exchange up. Хүч илүү учраас арай ингээд дайрс хийгээд ирч хүчтэй тоглох хэрэгтэй. За, Мустафа энд бол тийм ээ маш гоё байрлалтай те. Төвд it's centralized. Төвдөр байна. Ингээд хүүгээрээ хамгаалагдсан байна те. Тэгэхээр яг чи хүч илүү юм чинь жоохон дайрс хийгээд тоглож болно. Гэхдээ this is like leaving your bishop kind of vulnerable and unprotected. So I can gain a tempo. Ингээд хөөцөн ч болно. Ингэсэн ч олон жоохон unprotected нөгөө Родовский багш түрүүн заасан шүү дээ тий. Unprotected байснаас эндээ очичвол яасан юм? Уг нь зүгээр юм шүү тий. За. Тэгэхээр ингээд нөөчнө гэж үү? Yes. Okay. За. Гэхдээ you got the main point яа. Жирийн үед бас нэг unprotected байх жоохон тийм шүү за. You might fall into any kind of a tactic ингээд ч юм уу за. Тийм. За. За, Мустафа энд болохоор хамаг юмаа солих шийдвэр гаргасан тий. Хүч илүү үнэ болохоор сольжвол хожиход амар болно тий. Гэхдээ be careful. Энэ ноён хитрхи төвд орж ирээд айгу идэвхтэй болчвол yeah, might be a little dangerous, but it's okay. За, let's see how you win. Энэ төгтүүдээ яг Мустафагийн тоглож байгаа шиг жоохон ганц нэг хүү илүү болоод хүч мөч илүү болчих юм бол төгсгөлд хамгийн чухал зүйл нь you need a passed pawn, passer. За, нүүргүй юм ийм хүү гаргах нь чухал шүү. Тэгвэл амархан очиж байна. За. За, ямар ч гэсэн хожигдож байгаа ч гэсэн хамгийн сайн нүүдлүүдийг л хийж сурна. За, жишээ нь энэ хүүний look at this pawn chain. Энэ гинжийг таслах арга байна уу? Хэрвээ ингэж идвэл яах вэ? Ингэж тэгээд дараа нь энэ хүү ганцаараа сулраад энийг идэх боломж гарч ирэх нь байна тий. Гэхдээ яг Мустафа энэгээр бас passed pawn гаргачих болно тий.
Тий. За өөрсдөө л мэд. За хин яаж нүүх гинэ? За Мустафа энд яг гоё жих мэрэгчлээ шатарчин шиг тоглож байна. Хоёр талдаа past pawn гаргаад ингээд хоёр талд нь ингээд анхаарлын төвлөрүүл сарниулаа тоглож байгаа юм шүү, тэ. Энд нэг тоглоод, энд нэг тоглоод, энд нэг тоглоод. За